Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ 8 дугаар ангийн уран зохиолын цахим хичээлийг хүргэж байна. Жаргалын барамсай цүнхтэй инээд өгүүлгийг ухаарч ойлгох. Жаргалын барамсай нь 1950 онд Архангай аймгийн Их Тамир суманд мэндэлжээ. Шог зохиол сэтгүүлч, уран бүтээлч хүн 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд цүнхтэй инээд, хөшиг нээвэл нуус задарна, цагаан сүүдэр, биегүү сүүдэр зэрэг уран бүтээлээ хэвлүүлсэн байна. Цүнхтэй инээд өгүүлэгт юун тухай өгүүлдэг вэ гэж. Энэхүү өгүүлгийн хэрэг явдал дунд сургуулийн орчинд өрнөн өсвөр насны хүүхдийн дуу хоолойг дамжуулдаг. Мөн нэгэн бяцхан хүүгийн мэрэгчлээ сонгосон тухай, түүнд тохиолдсон зарим нэг бэрхшээлийн тухай өгүүлдэг билээ. Цүнхтэй инээд өгүүлгийг бүрэн уншсны дараах задлан шинжилгээ асуулт даалгаварт хариулна шүү. Нэгдүгээр хонгорын дүрийг зохиолч хэрхэн дүрсэлсэн бэ? Хоёрдугаар асуулт бор дух альмаа хоёрын дүрслэлийг товч тайлбарлан бичнэ үү? Гуравдугаар зохиолын дүрийн талаар төрсөн сэтгэлээ илэрхийлэн бичнэ үү? Цүнхтэй инээд өгүүлгээ бүрэн уншиж дуусаад дараах хоёр асуултад хариулж даалгавраа илгээнэ үү? Цүнхтэй инээдээр хамтдаа хэлсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн даалгавартаа идэвхтэй хамрагдаарай. Түр баяртай.